21-р зуун сургуулийн 1-р ангийн сурагчдын эдмийн баярын үйл ажиллагаа ийм хөвгөлдөд бэл боллоо. Та бүхэн тоглон сууж таалан болгоно. Ингээд 2025-аас 2026 онд ирээдүйн 21-р зуун сургуульд элсэн суралцж өнөөдөр эцэг эхчүүд та бүхэндээ уншиж, бодож, бичиж сурснаа тайлбарлахаар бэлэн болсон эрхэм хүүхдүүдээ ангийнхан багшийн хамтаар алдаршуулсан дуудъя. Ингээд нэгийн ангийн багш Нямэрчингийн наран салгагчтай нэгийн ангийн бяцхан хүүхдүүдээ урьд залъя. За нэгийн анги болон наран салгагчийн амжилтаас дурдъя. Улсын төрөлцсөн олимпиадын 2-ын даваанд математик суралцлагаар алт мөнгө хүрэлт медаль, тоочин хүүхдүүд математик олимпиадын эг бүсийн алт сайн хичээл тэргүүн байна. За ижил сургуулийн тэргүүн байр бүсийн сайн хичээл даваа овшийн нэрмжит математикийн анги нийтийн уралдаанд масара 20-р байранд орсон ийхүү авьяаслаг мундаг тоочин сурагчтай байна. Hey!
Үсэг долуулаа. Үндсэн их шиг долуулаа. Өөр гижилтэй үндсэн долоон гişгээ урьж байна. Нүгдэж найзлах дуртай.
бодож сурсан. Тайлгнаж эцэг эхчүүдтэй 35 хүсгээ уншиж танилцууллаа. За бүгдээрээ сайн байцгаана уу бүгдээ. За мөрхөн байна. За энэ жил бол манай сургуулийн 1-р анги нийтдээ 85 сурагч 9 орсон. За өнөөдөр болохоор бүгд 1-р ангид ороод өсгөө үзэж дуусаад бүгдээрээ сайхан уншдаг болоод бичдэг болоод Эрдэнэ баярынхаа үйл ажиллагаанд бүгдээрээ өөрийн гэсэн бэлэгтэй, мэдлэгтэй чадвартай, уруухантай болоод бас оролцож байгаа гэдэг та бүхэндээ бас итгэлтэй байна. За өнөөдрийн цагаан тухай баярын арга хэмжээнд хүүхдүүдэд дэмжин хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүд, багш нар, инхрийн бяцхан шавнар та бүхэндээ цагаан тухай баярын мэндийг өргөн дэвшүүлье. За цагаан тухай баяр бол хүн бүхний хамгийн дурсамжтай ийм удаа сайхан баяр. Өнөөдөр манай сургуульд сонгон орж суралцж байгаа 85 ихрийн бяцхан шавнарын та бүхэн цаашдаа Эрдэм намын их хаянд ерөөл бэлэг дүүрэн авшиг төгөлдөр өөрийгөө удирдах, өөрийгөө сайхан авч явдаг, эцэг эхийн ачлалыг хариулдаг, ирээдүйн сургуулийнхаа нэр хүндийг өргөсөн ийм мундаг одоо сурагчид, төгсөгчид шавнар болно гэдэгт багш нар итгэж байгаа та бүхэнд илэрхийлье. За хүүхдийн ирээдүйн сайн сайхан байдал бол олон талаас хамаардаг болсон. Манай эцэг эхчүүд бүгдээрээ ирсэн байж байна. Та бүхэн манаас бүгдээрээ хүүхдээ сайхан дэмжин, хүүхдийнхээ сурах, амьдрах орчныг сайхан бүрдүүлж өгнө. Багш нараа дэмжин, сургууль байгууллагаа бас дэмжин. За багш нар маань хичээж ажиллана. Хүүхдүүд маань одоо сурах арга барил эзэмшиж, визаа суралцах чадварт гүнзгий сайн суралцсан. Ингээд энэ 3-4 зүйл бүгдээрээ нийлэх юм бол
Одоо жинхэнэ эрдэм төгс сайн Монгол хүмүүн болохын үндэс суурь хүүхдүүдийнхээ эрдэм ном одоо амжилт хамгийн сайн амжилтыг хүсэн өрөөж баярлалаа. Миний нэрийг Авланбаатар Аглон гэдэг би 6 настай том болон багш болох мэргэжилтэй би теорийн хичээл тустай. Би зураг тустай. Медас тусалдаг том болон багш болно. Юм зааж өгөх гоё. Найдаа би танаас болон шүлгээ уншиж үзүүлээ. Болжмод хөөрхөнд босхон тустай өвөл болохоос өвсөн шууд жижиг жижигэн хөөрхөн болжмод. Миний танилцуулга намайг алтан цэцэг охтой алтан шагаа гэдэг. Би ирээдүйн 21-р зуун сургуулийн 1 ангид сурдаг. Би чөлөө цагаараа найзтайгаа тоглох дуртай. Миний дуртай хоол бол төвшний хожмал. Миний дуртай өнгө бол цэнгэр бас ногоон. Би том болоод би цагдаа болох ийм мэргэжилтэй. Эрт үеийн цаг 5 хүүтэй нэгэн өвгөн амьдран суудаг байжээ. Аав нь 5 хүүгээ эв найртай ач түрээгээд нэгэнгээр урилсан юм. Ууган хүүгээ нар гэж бодоод баг дүүгээ харж хандаж яваарай гэсэндээ энэ тооныг нь хийв. Удаа хүүгээ нарны туяа мэт санаж ахтаа туслаж дүүрээ ачилж энэс яваарай гэсэндээ энэ олон үнyaгийн хийв. Дунд түүгээ арын сайхан уйлс мэт ах дүүрээ салхи шуурганаас хамгаалж яваарай гэсэндээ 5 сайхан хааны хийв. 4 дахь хүүгээ ах дүүгээ жиндэж дарахаас хамгаалж яваарай гэсэндээ дун цагаан үсээр төлөвлөн хийж өглөө. Хүн буурал эцгээс хойш 5 хүнгүү хамт амьдарч чадахгүй нөөр өөрсдийн хувийг аваад явжээ. Харин тэднийг нар шараад бороо ороод салхилаад хэр амарч юмд байлгасангүй. Амьдрахын аргагүй болсон тул аавынхаа захиасыг санаж хандаа гэрээ босгон амьдрах болжээ. Энэ явлаас хойш Монгол гэр үүссэн домогтой. Миний танилцуулга намайг Аялгын Эрдэнэ гэдэг би 6 настай. Би ирээдүйн сургууль сурдаг. Наран Солон багштай 1 ангид сурдаг. Том болоод би дуучин болох мөрөөдөлтэй би чөлөөт цагаараа найзуудтайгаа тоглох дуртай. Чөлөө цагаараа би зураг зурдаг. Би өнөөхөө том гэдэг үлгэр уншсан. Та нарт энэ үлгэрийг уншиж үзүүлье. Тэрдээ цагт эмгөө гоё амьдран суудаг байжээ. Өвгөн сайхан хөрөөр цагаад өгч би харин чаргаа хөдөлгөөн зогсон даваад нэгээд гитэ очиж итэл хажууд нь өнөг хөвцөн хөвчжсэн. Тэгээд эмэндээ дээд нэг сайхан захтай боллоо гээд тэгээд гитэ очоод эмэндээ хэлчихсэн. Эмгийн гараадар би чамд гоё юм үзүүлээгээд ирнэн гарч ирж харсан чинь юуч байхгүй байсан. Эмэн чи надад худлаа хараад хэрэггүйгээд тэгээд өнөг чон хоёр эмгийн та надад загснаас өгөөж эмэн чи өөрөө загас бэрэ гээд
би загас барьж чаддаггүй штэ гэд би загас барьж чадж байхад чи загас барьж чадахгүй яах вэ гэд би чамд загас барьж өгөх аргыг зааж өгье гэд усан дотор сүүлээ хийгээд том жижиг загсан минь гараа дээр гэд суугаад бай гэд өдөр өнжин суугаад чам нь одоо их загас баригдсан байлгүй гэд гаргаж идэл гацсан. Тэгээ хүмүүс усандаа гаргаж идэл нэг хүн нь хараад тэгээд чонн ч гэсэн тэр хүмүүсийг хараад чонн яаж амар зүгтаа түүлээ хаяад явцсан. Амина гэж гардаг усаг би ирээд явнаад сонсогдгойлээ. Нэгээ ингэж зэрэг манай багшаа надад солон гэдэг би зөний хэлэл зөртэй. Би том болоод бүжигчин болно. Найзуудаа би 7 хоногийн доглон санджаа гэж өгье. Эстэл нэгэн 7 хоногийн доглон санджаа байж гин. Гэхдээ нэг өдөр өмнөх хурж ирээд 7 хоногоос нөгөөч би идэ гэж шаажаа нөхгүй гэв. Үнийг нь айлгаж алтан улаагийнсан тоос мандалж алтан улаагийнс хог мөрөндөө гэж нэгээ өгчээ. Тэгчихсэн чи дахиад нэг өдөр бас дахиад нэг өндгөө нөгөө ганц өчгтөө үлдсэн чинь нэг хулган юу зүйлсэн нэ хулган минь шувуу минь гэж хэлж үнэг 7 өдөр 7 хонд би аваад би ганцхан өндгтөө үлдсэн гэд чи дүгэл юу гэж хэлсэн бэ гэсэн чи алтан улаагээс тоос мандалж алтан улаагээс хог мөрөндөө гэж алтан улаагээс тоос мандалж Эрчин хаан гэж хэлээрээ гэж тэгсэн чи дахиад нэг өдрийн за үнэг хөрж ирээ тэгээд одоо ганц нэг өндгөө өгөөч гэж өгөхгүй би энэ ганц өндгөө би хадгална гэж гэсэн чинь үнэнд айлгчижээ алтан улаагаас таас мандалж алтан улаагаас хог мөрөндөө гэж айлгав. Тэгээд алтан улаагаас таас мандалж Эрчин хаан гэж тэгээд энийг чи хэн зааж өгв гэж би бодсон бодсоороод унтсараад энийг сурсан юм а. Чи худлаа яриад чи үнэнгээ хэл гэж үнэнгээ хэлж туулаа надад зааж өгсөн юм а гэд хурглаа очсон ток гэж хэмбэ би үнэг байна гэж хаалгаа залчиж би гэр орнооч үлж байна байжи гэж дахиад ток гэсэн чи байжи одоохон гэж тэгэхээр тогсонроо хаалгаа онгоор гэсэн чи саацгаад энийг ярьж өгсөн үү гэж би тэрийг ярьж өгөөгүй тэр өөрөө л бодсон тэгээд амар сайхандаа жаргажжээ. Танцуулаг намайг Батмохи бэлэг танцуулаг нэг ангид би 7 настай толгоц дуртай толгоц би цаатай бол золоо цагаараа би харагддаг хичээлээ дуртай миний багс та монгол хэл зааж өгсөн. Баста баярлаа. Үнэг ямаа 2. Үнэг суваа халаад энд дахиад одод зэсэг за үнсэн ямаа одод халаа энд асуудаг яадаасаа бэн үнэг буцаа асуудаг тата халуу бэн энд дааса хөөдөв бэн халаа хурлаа ярьсан. Ямар уус нэгцтэй байсан ингээд уус нэхэд энд бууж уусваад ингээд нөрөө үслээд ингээд явсан. Ингээд энд хүү яваа халаад ингээд тосцсон. Миний танцуулаг ирээдүйн сургуулийн нэгэн сурагч гэгээлэн байна. Би төлөө цагаараа зураг дуртай. Би бүжиглэх хаяастай, дуулах хаяастай. Гэрээ точлон би бүр
чаваарэ гээд гэгээлэн гэдэг нэртэй билээ би. Гэр бүлийнхээ багвал болсон гоёхон сайхан өрөн билээ би. Том болоод эмч болно. Яагаад гэвэл хүнийг эмчлээд гоё идэг. Чөлөө цагаараа зөрөх дуртай. Бэнтлийн шаваараа юм хийдэг. Тэгээ имээдээ тусалдаг. Имээ юм зөөгээд аяг тавагдаага ханд уваадаг. Имээ мөх хийдэг. Имээдээ хайртай. Багш та монгол хэл зааж өгсөн минь сурсан. Багштай баярлалаа. Нөхсний муухай дэгдэхээ. Этэ цагт нэгэн монгол өндөө даржээ. Түүний өндөөрийн нэг том сандгаа өндөр байжээ. Өндөрнөд ихнээсээ хавраа өгөөд байсан ангаанууд гад эгэрсэн харин нөгөө том өндөр гараагүй байсан. Тэгээ нөгөө хажуугаар нэг хөвгсөн гадаа ирээд чи наа том өндөрөөр дарж чадахгүй та даваач чай гэж хэлсэн. Ээж ингэж хэлсэн үгүй шүү би хангалттай тарна гэсэн. Тэгсэн чинь нэг дараагийн нэг удаад дасаад харсан. Тэгээ нөгөө бусад ангаахнууд харсан нь пүүх ямар муухай амтан бэ яг хүн шиг гэсэн. Тэгээ өөр тийш яваад мөрдөө таарлаа. Пүүх ямар муухай амтан байна ингэ явсан. Тэгээ хүүхдүүд ач тэжээгээд тэгээ нөгөө пөмпөгөж буудаж тоглоход ингээд тэрэн таалтаагүй цаахаар гараа нээсээ явсан. Тэгээ нэг шууснууд байгаад тэгээ нөгөө пөн гэсэн чинь ирээс тэр дөрөв сансаа нөгөө зэрлэн өгснө яваа тэгээ энэ нөгсний муухай дэдэхэн дахиад тасдсан. Агууд амьдраад хаваар зүүн өвөл зүүн ингээд том болоо том сайхан хүн болжээ. Миний танилцуулга би ирээдүйн 21-р зуун сургуулийн 1-р ангид сурдаг ганц юм байна. Би монгол хэлт биеийн тамир хичээлтэй сонирхолтой. Манай багшийг Наран Салан гэдэг. Том болоод би багш мэргэжилтэй болохыг хүсдэг. Яагаад гэвэл би тоондоо дуртай болохсээр би багш мэргэжилтэй болохыг хүсдэг. Хичээл сураад юм сурах дуртай. Манай сургууль гоё. Багштай хайртай шүү. Тэр цаг энэтхэгний дунд эвдээ дөрвөн амтран суудаг байж заан тэнд нэг том мод байж тэр модыг зааж энэ мод намайг тугал байхад надтай жадуухан байсан одоо ийм том болсон намайг тугал байхад өдрөөрөө хаадаг байлаа туулаа хэлв би намайг тугал байхад энэ надаас намхан байлаа би тэнийг ухаж иддэг байлаа. Тагтаа хэлв. Намайг жаахан байхад надтай жадуухан байлаа. Би дээр нь эсэж гарч миний танилцуулга би ирээдүйн 1-р зуун сургуулийн 1-р ангид сурдаг. Намайг Дөлгөөмөрөн гэдэг би чөлөө цагаараа би ном унших дуртай. Гэрээ зэвэрлэдэг. Том болоод би тагтаа болохыг хүсдэг. Миний найзууд Тэмүжин Ганчмаг хангай алтан шага найдуудаа баярлалаа. Хайртай шүү. Цэцэд сураалаа. Амжилт хүсье. Багш бидрийг сургасан ачтай багштай баярлалаа. Найдуудаа би танд өнгөрсөн сургалтуудыг алгуулж эмгэн үгүй хоёр хэмжээ зурж байж гэнэ. Эмгэнээ өнгөрсөн боёгч гэж хэлв. Ингэн юугаараа хүлээдэг. Хөрөл авахгүй шүү дээ. Радио хөрвөл атгүйрэл алтан. Цамны яраар шанаг гурал алтан гэж хэлв. Өсөсбоо хийж гинэ. Ингэн өсөшөлээ. Ингэн өсөсбоо хатаагаар цонхон дээр гаргаж тавьж гинэ. Өсөсбооны нүдэд руу тавьчихжээ. Хурж яваад уулаатаа таарч гинэ. Хурж яваад чонтоо таарч гинэ. Ааваа таарч гинэ. Өсөс бацаараа дэмтэй таарч гинэ. Дөөдөө чугут
жоо хоёрдугаар гэж хэлээд жоохон сонсонгүй амран дээр гараад хэлээд өгөөч гэж хэлж өгнө. Атэрэл цагуулчин тэгээд таны өрөөл цагуул хатдаг хурлалтан Бүргээс үгээр хийгдсэн татар спамрас чаталтсан фусбол үедээ тарчсан дөрөв олжсэн хатдаг шахуул шанах хурлал таны өрөөл шахуул хатдаг хурлалтан бүргээс үгээр дурсан Untuk menceritakan uri catatan saya tulis sama uri catatan cakunda dosa hamrender win karat dosa doguj ikut bini warun tik terus power yang gas door cukup banyak хав гэсэн эдэж өрхөө. Тэгэхээр ингээд анхаарал тавьсан байлаа. Миний танилцуулга нам Бэмшэл гэдэг. Би ирээдүйн хамтдаа хэлбэр сургууль сурдаг. Манай залуу багштай нэг ангид сурдаг. Би 70 настай. Би эмэсгээ танилцуулъя. Цагаан толгой чинь амдэр доддог миний нэгэн мөхөд өсдөг эмэс би байна. Багштай хайтай шүү. Том болоод багш болох мэрэгчлээ. Би Монгол хэл математик дуу хөгжим төртэй багштай байлаа. Найзуудаа би танарт манжуулгаар ярьж өгье. Эрдүүлийн цаг нэгэн өвгөн тараалангийнхаа талбайд манжин тавьжээ. Тэр манжигаа ажилд оржоод хураах цаг ирэхэд манжин нь томоос том ургасан байна. Тэгээд өвгөн манжигаа татаад дийсэнгээ. Өвгөн нь эмгэнээ дуудав. Эмгээ наашир том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ гэд эмгэнээ өвгөнөө араас өвгөн манжигаас татаад дийсэнгээ. Эмгэнээ ачхнаа дуудав. Ахаа наашир энэ том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ гэд ачхнаа нэмнээ араас эмгэнээ өвгөн манжигаас татаад дийсэнгээ. Ашигхан хаагаад нахаа наашир энэ том манжин тати хүчлээ яасан том манжин бэ гэд нохоо ачхнаа араас ачхнаа эмгэнээс эмгэн өвгөнөөс өвгөн манжигаа татаад дийсэнгээ. Нохоо муура наашир энэ том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ гэд мөр нахаанараас ачхнаараас эмгэнээс өвгөнөөс өвгөн манжигаа татаад дийсэнгээ. Мөр нь хулгай наашир энэ том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин гэд татаад дийсэнгээ. Тэгээ амттай сайхан шүлэг хийж уцхаад тэгээ амар сайхандаа жаргав. Миний танилцуулга намайг Мөнхөлөр гэдэг. Би ирээдүйн сургуулийн нэг ангид сурдаг. Би чөлөө цагаараа ном унших дуртай бас зураг дуртай. Том болоод эмч болно. Сургууль явахгүй би тоо бодож сурсан. Уншиж сурсан бас шийдэл бодож сурсан. Энэ бүхнийг зааж өгсөн баяртай баярлалаа. Найзуудаа би одоо хэлээ шалгаа гэдэг үлгэрийг өгөө. Илтгэлийн цаг хэлээ шалгаа ангид суудаг байдаг. Чаачга хоёлоо өөр бэлд амдил гэсэн чинь хэрэг үгүй би гойрогоо тийм чинь надад өөр хэрэггүй гээд тэгээд шаацгаана амгой өөр бараад тэгээд хэрэг атаалхаад амдаа галаа зөөж яваад өөрхөн гурав өтөнөө шатцсан. Мөнхөн эцний отон гэж иймэл юм байт юм та гээд шаацгаан хэлжээ.
Миний танилцуулга намайг Мөнгөжоогтой Мөнгөнбаатар гэдэг би радионы төсөв сургуулийн 1 анги сурдаг. Би 7 настай ирээдүйд цагдаа болохыг хүсдэг. Би чөөгөөрөө тоглох дуртай. Цагаанаа би орос ардын үлгэр манжуулгыг та бүхэнд яаж өгье. Эрдэнэ цагтаа өвгөн эмгэн хоёр амьдардаг байжээ. Нэг өдөр өвгөн манжин төржээ. Манжин тамаас том ургажээ. Манжингаа татаа дийсэнгүй. Өвгөн эмгэнээ дудлаа эмгэнээ наашир яасан тоо манжин бэ. Эмгээрээ татаа дийсэнгүй. Ачахо наашир яасан тоо манжин бэ. Ачахирээ татаа дийсэнгүй. Ачахын дохоо дудлаа дохоо наашир яасан тоо манжин бэ. Нохоороо татаа дийсэнгүй. Нохоо муура дудлаа муура наашир яасан тоо манжин бэ. Муурээ татаа дийсэнгүй. Муур хулгадаа дудлаа наашир яасан тоо манжин бэ. Бүгдээ сүх татан гараа авчааджээ. Эвтэй найртай байвал хүчтэй шүнэ зуудаа. Миний танилцуулга манайг оюун бодгийн овогтой мөнх учрал гэдэг. Би 7 настай. Ирээдүйн 21 сургуулийн 1А ангид сурдаг. Би математикийн хичээл дуртай. Том болоод би багш болохыг хүсдэг. Чөлөө цагаараа ном унших дуртай. Би зөндөө олон үлгэр уншсан. Би чөлөө цагаараа бэлбэд тавьдаг. Спортоор хичээлэл гоё. Аав ээжтэй хайртай. Өвөө эмээтэй бас хайртай. Ангийн багштай хайртай шүү. Зөндөө эрдэнэ ном зааж өгсөн баярлаа. Том баан 7 ишиг. Эрт цагт 7 ишигтэй ямаа амьдардаг байжээ. Тэд ээж захад байшинтай амьдардаг байжээ. Тэд 7 ишигтэй ямаа айн захлуу явж байгаад эхнүүдээ хаалгаа хинч тайлж өгч болохгүй шүү гэд захиж явсан. Тэгэхэд өлөн шонд хаалга тайлаад өгсөн. Өлөн шон ороод эхнүүдийн нийтэд хамгийн бяцхан нь фишин дотор ороод нууцсан байсан. Фишин дотроос ишиг гарч ирж өндөг би танаа эхнүүдийг идээгүй шүү дээ гэж ямаа очиж халуун ус унгааж эхнүүдээ авсан гэв. Анаад хамуудаа чиг аавын айтай хэн баста айтай шүү. Зүгтний хай. Сүүгээ авсан. Үлдээ авсан. Сүү ингэ авсан. Дог авсан. Эг авсан. Майл авсан. Тэмээ зүүр го зо. Бас го зо. Ерөөсөө цаажсан. Го танилцуулга би ирээдүйн 21-р зуун зохицуулбар сургуулийн 1А ангийн сурах чатхан чамайг би байна гэж танилцуулъя. Одоо орон гэж нэрэнд авсан би байна. Анхааралтай би тамирын хичээл дуртай бужиглах аваартай охин би байна. Би том болоод бага ангийн багш болохыг хүсдэг. Манжуулагаараа танилцуулъя. Өвгөн нэгэн өдөр манжин таржээ. Манжин нь өдөр бүр томоржээ. Өвгөн манжингаа цацаад дэлсэнгүй. Эмгэнээ дудлаа. Эмгээ наашир том манжин байна. Гээд эмгэнээ дудлаа. Тати хүчлээ ямар том манжин бэ. Гээд бас л дэлсэнгүй. Ахнаа дудлаа. Ахаа наашир энэ том манжин байна. Гээд ахнаа дудлаа. Тати хүчлээ ямар том манжин бэ. Гээд бас л хэлсэнгүй. Ач охин нохоогоо дудлаа. Нохоо наашир энэ том манжин байна гэд дуджээ. Тэгээд дөрөөлөө тати хүчлээ ямар том манжин бэ гэд бас л хэлсэнгүй. Нохоо муура дудлаа. Муура наашир энэ том манжин байна гэд муура дудлаа.
Татти хүчлээ ямар тоо манжин бэ гэд дэлсэнгүй. Мөр хулганаад удлаа хулгаа наашаар энэ том манжин байна гэд дooджээ. Татти хүчлээ ямар тоо манжин бэ дэлчихлээ. Энэ нэгдэл хамтж чухал гэдгийг ойлгож авлаа. Миний танилцуулга намайг оюун дээр гэдэг би 21-р зуун сургуулийн 1А ангид сурдаг манай багшийн Наран Солон гэдэг би Батбуухан оюун дээр үүсдэг би байна. Би чөлөө цагаараа зураг зурах дуртай. Би том болоод тоогооч болохыг хүсдэг. Би хоол их дуртай. Чөлөө цагаараа би ээж авдаа тусалдаг. Алтан болоод азарган тэгээ үлгэрийг таанаас зарж өгч байна. Эрт үрдийн цагт мөр хүндий азарган тэгээ гурав айн бишэнд амьдардаг байв. Мөр шувуу хоёр мод хөрөөддөг. Ань дахиа гэрээ ажлаа хийдэг. Тэгээд өнөө гэрээд дахиаг нь аваачдаг. Өнөг тэгээ гэрлүүгөө ороод азарган тэхийг цаанд идэхийг хүсдэг. Тэгээ мөр араас нь хөөгөөд явангууд мөр барьж аваа азарган тэхээ найзаагаа аварсан. Тэгээд азарган тэхээ зүгтж яваа гэрлүүгөө ороод өнөг хаалганыхаа үүдний гадаа хүлээгээд хажууд нь зүгсчихсэн дараа маш их айсан. Өнөг дахиад авч яваад муураа авраарай гэж хашгирав. Дахиад муур шувуу найз нь очиж араас нь хөөв. Тэгээ өнөг явсаа гэрээс нь авч явв. Тэгээ шувуу хаалгын нүдэж муур хөгжим тоглов. Тэгээ өнгийг гэрээс нь хагаад муур хөөгөөд дахиад найзаагаа аварсан. Өнөө эрдэнэстэй би ирээдүйн харин мэдээжин сургуулийн өөдлөн дэвжих 1А ангийн хурдан сурагч би хүчтэй хүмүүсийг эмчилдэг мундаг эмч болно. Өглөө бүр хичээдээ онц сууж мөрөөдөө биелүүлнэ. Өнөөдөр 5-аар хэлээд өөдрөг ирээдүйг бүтээн би. Уншиж сургасан багштаа баярлаа. Солонгон өнгөт бог эрт үед цагт солонгийн 5 өнгөт бог нарийн суудаг байжээ. Тэр химээ найзтай гин. Нэгэн өдөр голын эргээр зугаалж явтал нэгэн залуу голын эрэгт унтсан байж. Тэгэхэд бог голын эрэг рүү хөөж ороод залуугийн амийг аварчээ. Залуу тэгээд талхснаа илэрхийлээд чамд их маш баярлаа. Ачигт нь хизээч мартахгүй гэхэд бог миний ачиг хариулна гэвэл надтай энд уулзсан гэдгийг хиндэж битгий хэлээрэй гэж залууд амлав. Залуу тэгээд явтал хаан солонгийн 5 өнгөт богыг байдаг гэж сонсоод тэр замыг зааж өгсөн хүнд их шагнал өгье шүү гэж хэлээд хаан зэрэгүүдэд тэр залуу шаналдаа отлогдоод тэр бугын байдаг газрыг зааж өгөв. Бог тэгээд хэрэг найз нь бугын хааныг цэгээ дагуулж ирж байгаа гэдгийг хэлж баг хаан зэргүүдэд дагуулж ирж байна гэж хэлэв. Буугад зүхтах гэсэн чи тулаад ирсэн болохоор зүхтаж чадсангүй. Буугад хааны өөдөөс зоригтойхон ирээд та намайг яаж олов гэхэд энэ залуу зааж өгсөн гэхээр бууга залуугийн нөлөө асахад энэ миний уснаас аварсан залуу байж дээ гэж хэлэхэд бууг бас ийм эренгийн сатал гаргаж хүний амийг аварсан байдал энэ залуу амийг нь авах гэж энд ирэхэд энэ бугыг
хаалхаас хаяглая гэж явагдаад дагуулад явжээ. Билээд ханан цоцолгосын нэг асуулгч бүраалагч. Би жолооцоогоо шахталтай. Би даммалаад цагдаалгыг үзтээ. Би хөл бомбог тоглох турлаа. Хажуудаа би танаар хаан тоолоо скалиарч өгье. Тэрдэн зайг нэг шарагооноо ихтэйг явж ээжсэн салаад ээжлээсээ таслаад айдвэлж явдаг. Уулын дотноор өгж явдаг. Нэг ууттай юмдаа таарал тат хийгээд оотын хангасгаад чангаар хийгээд тэгээд идэх чахтан туулаагалжээ. Тэгээд чи утан яаж ахтай вэ гэж хэлээ. Бачаад багтаад оруулах аюулын хэмнэндээс тэгээд чанаар туулаа онохоор дамжиж ойста ухаан доолаачаар оног чаннаас авраг гэжээ. Миний танилцуулах соён гэхэд ордог Иесусыг би байна. Сайхан намаа уншдаг шүү. Сууч мэдэх хүсэлтэй шүү. Сэтгэл дөрөн минэдэг шүү. Сайхан бүхний чанартай хүсье. Чөлөөт цагаараа би ном унших дуртай. Би дугуй унах дуртай. Зураг зурах дуртай. Бөмбөгөөр тоглох дуртай. Том болоод би эмч болно. Багштай сайхан хүсье. Багштай баярлаа. Хээс тал дөрвөн өхөр амьдардаг байжээ. Тэдний ойролцоо амьдардаг. Арслан тэднийг идэгсэн гэж их л хүсдэг байв. Дөрвөн өхөр нуруугаа нийлүүлчихэд арслан огтон цаашдуулдаггүй байв. Нөгөө дөрвөн өхөрнүүд хоорондоо маргалцсан тулд ганцхан цаар бэлчээрд явсан болохоор арслан тэднийг Арслангийн нүднийг айлуулж эхлэв. Арслан дөрвөн өхрийг бэлчээрж явж байхад арслан барайд идэгцэн гэсэн. Хамтдаа байвал хүчтэй, нэгдвэл хүчтэй, нэгээрээ байвал сул дараа болно гэдгийг сурвалжилж байгаа шүү. Аав ээжтэйгээ би хамтарч хийсэн. Хар хүрээг аав хийж өгөөд би бодсон. Ээж энэ хийж өгсөн. Би антины нүрээ хийсэн. Тэд зургийг би бас зурсан. Миний үсэг бол тэ үсэг. Миний нэрийг Төр бол гэдэг. Би томчуудын яриаг яраагаараа дийлчин. Чөлөөт цагаараа би найзуудтайгаа тоглох дуртай. Төгс төсөн төгөө шүү. Найзуудтай баярлалаа гэж хэлмээр байна. Зөндөө олон цагт хаант тоглодог байсан баярлалаа гэж хэлмээр байна. Трастас хаант явж хаант онц суудаг шүү. Хичээ шүү бүтээрээ. Бүх үсгийг зааж өгсөнд маш их баярлж багштай. Миний багш хамгийн сайн багш. Багштай хайртай шүү. Гэр бүлийнхээ ээж аав гэр бүлдээ хэрүүл садад байхыг хүсэж байна. Өдийн цагт нэг жижигхэн тосгонд нэг улаан малгай байдаг байжээ. Түүний төсөөдөр эмээ нэг бэлэг өгч байна. Улаан малгай өгөж түүнийг улаан малгай гэж хэлжээ. Нэг өдөрт эмээгийнхэн биеийн уудсаас болж ээж охин минь эмээ дээр waashуул халуун гомшууд аваачаад өгчих гэж ээж нь цагжээ. Тэгээд халуун гомшуудаа савын дотор хийгээд явжсэн чинь модчинтэй таалджээ. За охин чи хаашаа явж байгаа юм гэж хэлсэн чинь би эмээгийнх руугаа waashуул халуун гомшууд аваад өгч юм аа гэж хэлв. За охин чамаа би замчин төхөөлж өгье гэж хэлээд модчин замун төхөөлж өгчээ. Тэгээд явж явжснаа
нэг чонтой таалдж гинэ. За охин чи хаашаа явж байгаа ингэж хэлсэн чинь охин эмээгийн асуугаа наашуул халуугаас авч иж байна гэж хэлээд тийшээ нэг баахан цэцэг байдаг гэсэн. Тэгээд охин анхаараа тийшээ очиод хаач вэ? Тэгээд чон төрүүлээд эмээгийн асуу очиж гинэ. Чон хамгийн түрүүнд хурж ирээд эмээгийнх нь гэрийнх нь хаалгыг тогшиж байна. Тэгээд нэг эмээ аач өхнөө гэж бодож за охин наа хаалганы уяанаас татаад хаалга онгоорыг хилээд чон хаалганы уяанаас нь татаад оолоод оож ирээд тэгээд эмээгийнх нь олоо хараагаад очиж гин. Эмээгийн гэнт залгаад чон нь өөрөө эмээ олоод тэгээд аач охин тэгээд баахан цэцэгтэй төлж байгаа тэгэж эмээгийн асуугаа хөөж ижинэ. Тэгээд аач охин хаалгад ташч чон эмээ нь олцсон бол тэгээд охин минь хаалганы бариулнаас татаад хаалганы уяанаас татаад онгоорыг чилээд охин оож ирээд чоноос юм асуув. Эмээ та яагаад ийм том чихтэй болсон гэж хэлсэн чинь эмээ хүүгээ сайн сонсгоод ийм том чихтэй болсон гэж хэлв. Эмээ таны нүд чинь яагаад ийм том болсон гэж хэлсэн чинь эмээ хүүгээ сайн харахад ийм том нүдтэй болсон юм аа гэж хэлв. Эмээ таны гар чинь яагаад ийм том байгаа гэж хэлсэн чинь эмээ хүүгээ сайн тавих гэж ийм том гартай болсон гэж хэлв. Эмээ таны ам чинь яагаад ийм том байгаа гэсэн чинь би чамайг идэх гээд ийм том амтай болсон юм аа гэж охиныг идчихв. Тэгээд чон эмээгийнх нь онд хөвтөөд байжсэн чинь модчин цонхоор хаччихв. Тэгээд модчин энэ охин эмээг идчихээ үстэй гэж бодоод хутгаа гаргаад чоныг гэлэн ороод чоныг гिचиг дүсчихнэ. Тэгээд эмээ охин хоёр гаж ичинэ. Тэгээд чоныг гिचрөө эмээ охин хоёр баахан чулуу хийгээд модчин гिचийн хамгийн худаараа уяа тавьчих гинэ. Гэсэн чинь чон сэрээд зүхтах голцох гэсэн чинь тэгээд өнгөрөө шургаад унаа тэгээ өгчих гинэ. Тэгээд өнгөн ингээ охин хоёр гуйлаа амин сайхан жаргажээ. Мамай баатарыг сургуу гэдэг би 6 настай радио 21-гээр зон сургуулийн наран салан багшийн ангид сурдаг сургууль гэдэг ордоосыг би анаа. Чөлөөцгаараа намаа шиг дуртай. Хэлэх бүх юмыг шүд дууссан. Эдмэн зарсан багштай баярлаа. Тамбайгаар би цагтаа болох мөрөөддөг. Ахын хүмүүсийн хүлээж явуулдаг. Би хүмүүс хангаалдаг болохоор сагдaalах мөрөөддөг. Хүмүүд гараа төгслөө аав ихтэй баярлаа. Надад би таныг заахтан хоёр лэрийг ярьж өгье. Студийн зан амлын содвэжээ. Тэгсэж байгаа зангалууж голын цаан холгын амддаг байжээ. Тэгээд зан холгоны гэрэг усаар дүүргэж тэгсэн чинь холгон гараад өвчөө. Тэгээд толгойн заан би заанда дан зарлан гэж хүүхдүүд шоолоо холгоны тэгээд холгон зааны бирээ харуулсыг аваад холгон зааныг чичгэн битэй олгон зааныг яалчээ. Үлгэр их төгслөө. За баярлалаа. Миний танилцуулга намайг Яндалагийн Тэмүүжин гэдэг би 7 настай. Би ирээдүйн 21-р зам сургуулийн 1А ангид сурдаг. Би цэцгэлүүд цагаар өндөр дугуй өнөх тустай. Би том болоод эмч болно.
Би монгол хэлний хичээл дуртай. Биеийн тамирын хичээл дуртай. Би хичээл суралцдаг. Би онцлог мөрөдөлтэй. Өчтөө маш их баярлаа. Өдөр зан туулай сармөгчин тагтаа амьдран суудаг байжээ. Тэгээд хэн ах болохоо иржээд гин тэгээд том асантай мод таарч гин тэгээд зан хошоогоо хүргээ би авъя гэд хэлв. Тэгээд зан хүрээгүй байлаа. Тэгээд туулай хэлв. Би өсрээд авъя гэд өсөж аваагүй гин. Тэгээд сармөгчин хэлв. Би авраад авъя гэд авирч аваагүй гин. Тэгээд тагтаа хэлв. Би нисээд авъя гэд бас л авч чадаагүй гин. Тэгээд хэн ах болохоо ярьчих гин. Намайг тугал байхад энэ мод надтай чацууган байсан гин. Тэгээд туулай намайг бүжин байхад энэ мод дөнгөж уншиж байсан. Би үнснээс нь малтаж иддэг байв. Сармөгчин хэлв. Энэ мод намайг жаахан байхад надтай чацуу байсан. Сүүзэн намайг гэж хасгалдаг байсан гин. Тэгээд тагтаа хэлв. Би энэ үрийн зүүж явж байгаад энэ дунагсан юм. Тэгээд энэ мод ургасан гин. Тэгээд хэн ах болохоо ахын тагтаа болж дараа туулай болсон. Тэгээд сармөгчин болов. Тэгээд отхон дүүн зан болжээ. Ах トゥ дөрөв сайхан амьдарч гин. Ямар төгөлдөр идэг 70 настай. Би жүлээ цагтаараа та бодох дуртай. Би том болоод цагтаа болно. Ээжтэй хайртай шүү. Миний танилцуулга би ирээдүйн 21-р зууны сургуулийн 1 ангийн сурагч энэ нарын солонг багштай 30 найзын хамт суралцдаг. Би чөлөө цагаараа мөр унах дуртай. Бас гадаа буул дуртай. Тэгээд бас аав шиг уяад болохыг хүсдэг. Намайг төрсөлт гэдэг. Би хөдөө амьдардаг. Хөдөө амар гоё боромоор ордог. Надад 2 мөр байдаг. Буурлмаар байдаг. Хөрмөр байдаг. Би 3 хүүтэй. Бооргүй байдаг, саарлгүй байдаг, хөрөнгөө байдаг. Морины өнөр амар гоё юмэртэй. Би хичээлмээр унж 2 удаа л төрүүлсэн. Би мөрөнөд баринд төрүүлэх дуртай. Митаг аваад бас батар гавхийг. Би тавуулаад уяад болохыг хүсдэг. Улсад алдагтаа уяад болохыг хүсдэг. Би гэр бүлийнхэнтэй хайртай. Би багштай хайртай. Эрдэм намайг өгсөнд баярлалаа. Би танд үлгэрж ярьж өгөө. Эртний цаг нэгэн 7 хоногтой давсан сайдгаа амьдран содгоо дээ. Энд нэг өдөр өнөг ирээд шалгаагаа өндгөө өгөөж гэсэн чи өөхгүй гэсэн чи алсын бадраас тоос татуул ирээд алтан улаас чи хуг мөрөндөө гэсэн чи айгаар нэг өгөөлдөөс. Маргааш нь дахиад ирсэн чи шалгаагаа өндгөө өгөөж гэсэн чи өөхгүй гэсэн чи дахиад айлгаад өндгөө өгч. Тэгсээрээсэн чи нэг өндөгтэй болцоо. Тэгсэн чи гинт хулган нэрээд алсын гадарч тоос татуул ирдэг. Туураач юм байна. Алтан улаас чи хуг мөрөгдөг эвэржин байна гэж хэлээрэй гэсэн чи өнөг маргааш нэрээд цадгаагаа өндгөө өгөөч гэсэн чи өөхгүй гэсэн чи алсын бадраас тоосход татуул ирэндээ алтан улаас чи хуг мөргөндөө гэсэн чи алсын гадарч тоос татуул ирдэг туураач юм байна. Алтан улаас чи хуг мөрөгдөг эвэржин байна гэсэн чи наадхаа энэс сураа бодон болсон юм аа. Хэлэхгүй бол өндгийч аваа шүү гэсэн чи туулаа тэгж хэлсэн юм аа. Тэгсэн чинь туулаараа туулаагаа гараад ирэх гэсэн чи туулаа гэрээ цэвэрлж яана гэсэн чи туулаа гинт гарч ирээд ангаар гэвэл амтай байдаг юм шиг өмөр гэвэл өмхий байдаг юм шиг гэсэн чи ангаар гэж идэх гэхэд амаа ангасан чи хулгын гараад зогтцоо. Амар сайханда жаргалтай өнгөртний авахтай ундармаа. Би ирээдүйн 1 ангид сурдаг. Би чөлөө цагаараа дуулж бүжлэх дуртай. Том болоо багш болох дуртай. Би зурагчсандаа гарах дуулдаг. Бүжгэлдэг.
Уцаараа дуугаа тавиад таслах их дуртай. Би дууж мэдээс дуртай. Олон зүй зааж үзэн багштай баярлалаа. Дууж мэд төвөө агтаа баярлалаа. Өгөн нэгэн хоёр амтлан суудаг гэжээ. Нэгэн өдөр өвгөн манжин маш том ургаж өвгөн манжангаа татаад хөцсөнгүй. Өвгөн эмгэнээ дуудаг. Эмгэн аач охиноо дуудаад аач охин нохоогоо дуудаад нохоо нь муураа дуудаг. Муур нь хулганаа дуудаг. Тэгээд өвгөн манжангаа аваад амар сайхандаа жаргажээ. Би ирээдүйн Симигаангийн сурагч хангаа байна. Би 6 настай. Манай багшийн Наран Салан гэдэг. Би жүлээ цагаараа унших дуртай, бүжиглэх дуртай. Бэнгээс маш хурдан уншдаг. Минутад би 100 хурдтай уншдаг. Цаашаа би өсөө хурдан уншсан. Уншиж шошин багштай баярлаа. Тань болоод багш болоо. Монгол хэл, математик, хүн орчим, монголоос хүмүүжил дуртай. Би дагуулах өдөр бүр хийдэг. Миний найзуудтай дэлгүүр алтан шахаа. Миний найзууд гой анчураарай. Танартай хайртай шүү. Манай ангийн гой шүү. Хөдөл дарсан яахан тэгдээд оны дээрээс тайлан шуудаг буудаж тэлдээртэй бичигдээсээ жандаа бидний нэрэлдээ бastаа толбор үгийн сайн дахтаа бид ёшиг заасаа тусаач гэдэг юм шүү. Та бүхэндээ би хөвгүүдийн үлгэр яаж өгье алаадын нэрчээр далаадын аавстай амьдрын үдэ вэжээ тэгсэл аавын нас барж ээжүү хоёр мөнгө идэх зүйлгүй гажигдан байж төлд хаалгийн тусаа хэмбэ гэж банжрана хөөхөөхөө талаашана алаадины ажил аваар ирсэн ээжүү хоёр ихэд баярлаа баяртай. Миний төлөвлөгөө зүг би хамаг хос баяр гэдэг би ирээдүйн гүрэн скул нэгэ анги сүрдэг манай багшийн Наран Салан гэдэг ам бүлүү дөрүүлээ амьддаг. Би нэрэн дуртай. Чөлөө цагаараа зураг зурхтай. Том болоод уяачлах дуртай. Урлаа нэмэр оноо төрүүлдэг. Аав ээж багштай альж маш их баярлалаа. Чонд өнөх хоёр амьдардаг байсан чонд өнөх хоёр шаардлагаас олон үйлээр гарч идэг гэсэн. Өнөх хамгийн маа хүүхэд чамтай шазуугүйсэн чон өрлөөгөө авсан өнөх ганцаараа шаар тооссон. Хэвскэр гэсэн хүслээ эрдэн байна. Би 7 настай. Манайх ам бүл гурлаа. Би ирээдүйн 1-р сургуулийн 1 ангид сурдаг. Миний дуртай хичээл монгол хэл математик харин жилд цагаараа зураг зурж өнгө бүдгийн ертөнцөөр аялах дуртай. Би том болоод зураг залхахыг хүсдэг. Эмээ өвөө таахыг зурах дуртай. Тэгээ бас мөрөнжин зурдаг. Тэгээ дүүгээ янзаар зурна. Би өөрийнхөө сэтгэмжээр зурдаг. Анаа намайг зурхад зааж өгдөг. Та бодхыг сурсан, бичиж сурсан. Багштай баярлалаа гэж хэлмээр. Найдвартай би үсгэлчин гэдэг үлгэрийг яаж өгье? Үсгэлчин. Эрт цагт үсгэлчин гэдэг сайхан зүйлтэй амьдардаг байж хойд ээж болон хоёр эгчийн түнд муухай хандаж гэрийн бүх ажлыг хийлгдэг байв. Нэг өдөр шидэт даган нэржин үсгэлчин үзэгсэлэнд гүнд болгон хувиргажээ. Тэр хааны ордны бүжгийг өдөгчлөгтөө очиж ханхуутай бүжиглүү ханхуу түнд дурсан байв. Шөнө дунд болоход үнсгэлчин яарангүй явахдаа нэг болож шахаагаа унгаж ханхуу шахаа эзнийг хайсаар үнсгэлчингөө олсон байна. Ингээд ханхуу үнсгэлчин хоёр аз жаргалтай амьдарчээ.
Телевизэд ордог чин жүжиг би байна. Би 7 настай. Манай машин намын зоолог багш гэдэг. Би 21-р сургуулийн 1 ангид сурдаг. Би аав ээж 2 ахтайгаа амьдардаг. Төлөөд цагаараа 2 ахтайгаа хөдөө явах дуртай. Мал хариулах дуртай. Мөр унах дуртай. Хонд явахдаа ном унших дуртай. Хон хариулах дуртай. Том болоод цагдаа болох хүсдэг. Сургуульд ороод эрдэм ном сурах дуртай. Эрдэм ном заалан санал өстө баярлалаа. Хинхэндээ хайртай шүү. Найзуудаа үлгэрээ ярих чинь өнөөхөр ижил сүлгээсээ унтаж явж байж нэ уутаа зүйлтэй таарлж сонирхож онгойлгосож чон гараад ирсэн. Чон гарч ирээд туулаагаад ирээ чонгоо ийм жижигхэн уутанч яаж багтсан ороод бид 2 минут тэгээ чон бодоо 2 минут идэнгээд уудлага ороод сүүрэн багтахгүй сүүлээ тавчиж аваад ороод уутных нь амын боогод амар сайхандаа жаргасан. Миний танилцуулан намайг Инрэл гэдэг. Би 7 настай. Би 21-р сургуулийн 1А ангид сурдаг. Би 2 дүүтэй. Би чөлөөт цагаараа зурах дуртай. Би том болоод багш болох дуртай. Би математикийн хичээл дуртай. Монгол хэлний хичээл дуртай. Зургийн хичээл дуртай. Чөлөөт цагаараа хичээл хийх дуртай. Барилны шавраар би баав хайдаг. Заан хийдэг, туурай хийдэг, шоу хийдэг, усны дэгдэг хийдэг. Үсэн зааж өгсөн магштай баярлаа. Миний баг шуурхан шүү. Хайртай шүү. Найдаа би танарт үлгэр ярьж өгье. Ясмиши ба тулаа 2. Эстэнцээс нэгэн саахан ширгэн тулаас мишээр амьдардаг байж. Нэгэн удаа тулаа надад гүцгүнч ясмиш удаа юм чинь гэж бодоод уралдаа гэж ясмиши дэвшөөч тэгээд нэгэн саахан нарлаг өдөр тулаа хамгийн хурдан гэж бодоод тэгээд уралжжээ. Тэгээд тулаа ясмиши намайг төрүүлэхгүй юм чинь гэж бодоод унтчихжээ модны доор. Тэгээд ясмиши зогсолгүйгээр яваад тэгээд ялчич түүнээс хойш ясмиши тулаа 2 найзууд болжээ. 26 оны хичээлээр нэгдүгээр анги амжилттай сайн суралцж үеийн хүүхдүүдэд манлайлан хурдан зөв уншиж сурсан тул хурдан унших сурагчаар шалгуулан батламж олгох гэсэн байна. Эрдэм номын их аянд өндөр амжилт хүсье. Ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн захирал Ц. Бүрж авсан байна. За, хурдан унших сурагчаар нэгийн А ангийн сурагч Бигээд нэгийн А ангийн сурагч Ханга нэгийн А ангийн сурагч өндөр нармаа инфо 2025-аас 2026 оны хичээлийн жилийн анги хамтаасаа мандатсан хурдан унших сурагчдаар тоглосон байна. Баяр хүргэн өгсөн авъя. За, хүчтүүлэн ангийн тоочин сурагчаар шалгалсан хүүхдүүдэд алдаршуулъя. Тоочин сурагчаар нэгийг А ангийн сурагч Муу болов. Нэгийг А ангийн сурагч Тэмүүж. Нэгийг А ангийн сурагч Отхон Чимэг. За, өргөжтүүлэн зөв сайхан хүчтэй сурагчдаа алдаршуулахад бэлэн болсон байна. Нэгийг А ангийн сурагч Мишель Чимэг. Амьдралд нь гэгээс тулсан сайхан нүхнийг өсөн өрөөё. Сайн багшийн гар дээр маргаашийн гар манддаг. Ирээдүйн 21-р зуун сургуулийн захирал Ц. Бүрж авсан байна. За, ингээд эрхэм мөндөд наран садаг багш таныг өндөтгөн өрье.